За сайн байцгаана уу. За өнөөдөр бас нэгэн сэдвийн талаар ярилцъя бүгдээрээ. Энэ одоо энэ талцал хуваагдлын талаар нэг зүйл хэлье гэж бодож байна. Энэ хүн төрлөخت нь яагаад ингэж тэ үндэс огсаа шашин шүтлэг тэ за тэгээд баян ядуу одоо юу гэдгийг тийм ээ тэ одоо энэ хүмүүсийг ингэж хуваадаг, хайрцагладаг энэ зүйлүүд одоо хаанаас яагаад ингэж үүсч вэ гэж. Энэ болохоор ерөөсөө хүний ингэж энэ тархинд бидний бодож байгаа тий өөрийнх нь бодож байгаа зүйл бусдад өөр харагдахаар эсвэл бусдын бодож байгаа зүйл өөрт нь буруу харагдах ч юм уу тий өөрийнхөө тэр бодолтой автаал энэ зүйлийг ерөөсөө ингэж хуваагаад ийм зүйлийг ингэж яриад хэрэгжүүлээд эхэлдэг юм байна л да. Бид нар анх төрөхдөө бүгдээрээ л адилхан. Тэ? Хүмүүн биеийг олоод орчлон хорвоо дээр бидэрээ гэж төрсөн. Тэгээд адилхан дуудуулаад, тэрэндээ адилхан уяраад тэгээд баяр, жаргал, хайр, харуулсал, гуниг бүх сэтгэлийн хөдлөлүүд бүх хүмүүст адилхан байдаг тийм үү? Тэгсэн мөртлөө энэ тэр нь тийм тий эднэр болохоор ийм тийм гэл одоо ингээл хуваалцаал таслал хэрэлдээл үгүй тийм биш юм бид нар ингээд юм ингээд яахан ийм том зургаар хармаар байна л да тий за одоо ингээд сумандаа байх юм бол тий эднийх нь тэднийх нь тий одоо нөгөө бидний яриад байгаа тий уурга овг гэдэг ч юм уу за аймагтаа хараад тэгэхээр тэр сумынхан энэ сумынхан гэдэг тий тэгээд улс дотроо тэр аймгийнхан энэ аймгийнхан. За ингээд гадшаага гараад гадаадаас ингээд бас энэ бодол бас ингээд өөр болж байгаа юм л да тийм үү. Бас ингээд манай Монгол гэж нэг зүгт бас ингэж харж эхэлж байна тийм үү. За бүр томор харъя л да. Монгол улсын хөдөлмөрийн баатар тий зүгтэр дэмдийн гүр арагч байгаа одоо сансрын уудмаас ингээд хараад хэлсэн байдаг шүү дээ. Болтгсон бол хүн төрлөختний бүгдийг энэ сансрын удмаас энэ их дэлхийгээ ингэж харуулах юмсан. Тэгэх юм бол энэ их дэлхийгээ хайрлах тэ энэ хайрлах өрөвдөх бид нар ямар ч ялгаагүй юм бид нар зөвхөн тэ маш өчүүхэн жижиг зүйл юм гэдгийг одоо тэ тэр хүн ингэж хараад тэр сансарт ниссэн хүн харж бидэрт хэлсэн байх шүү дээ. Тэ бид нар өөрсдөө ингэж сансраас ингэж дэлхийгээ харж ийн гэд ингэж төсөөлье. Тэгэхэд бидэрт одоо тэр тэ энд хийх тэнд хийх энэ тийм ийм тэ ямар тийм сэтгэл төрөхгүй нэ шүү дээ. Яг ингэж бүгдээр ингэж юмыг ингэ томоор харж бид нар яг хий юм бэ? Бид нар яг ямар тийм өчүүхэн ийм зүйл вэжиж ямар одоо ийм том юм бодож те өөрсдийгөө одоо энэ байга хугацаанд гомдоож те болохгүй тэр бол тийм зүйл биш байгаа байхгүй. Тэр нь бол зөвхөн ингэж хүний ингэж бодол дотор байдаг зүйлээрээ бид нар одоо өөрсдийгөө ингэж хуваачдаг. Өөрхөө бодлоор гэж байгаа шүү дээ тий. Баян ядуу тий. Одоо ингээд үндэс угсаа тий. Одоо өөр юу гэдгийг ингээд ялгадаг юмнууд байдаг шүү дээ. Тэгээд энэ зөвхөн бид нар өөрсдөө л ингэж хуваагаад байна. Бид нар бол яг адилхан нэг юм гэдэг зүйлийг л одоо ойлгох нь одоо бидний одоо өөрчлөгдөх тий бодол энэ ертөнцийг харах үзэл яг эндээс эхэлж бидний өөрчлөлт явагдаж эхлэх юм манайхаа тийм болохоор ийм явцуу тий ингээл нэг амнаас ам дамжсан ийм зүйлэр одоо ингэж бүгдээрээ тий бие бинийгээ ингэж химэлдэг ч юм уу тий ийм зүйлээ одоо бүгдээр ингэ болцгоё тий энэ бол маш утгагүй зүйл байгаа байхгүй таны харж байгаа би одоо энэ газар энэ гадаадд одоо би ингээд ажиллаж амьдрал одоо би энэ зүйлийг би одоо өөрчлөлтөө ингээд авчирсныхаа хувьд ингэж харж байгаа хгүй энэ ч гэсэн яг адилхан дэлхий яг л миний одоо төрсөн нутаг тий миний Монгол орнд